Хэрэг гарсан газар нь Америкийн Нью-Жерси мужид байрлах Уильям Моро нэртэй нэгэн жижигхэн хот. 1994 онд 10 настай Селена охин аавыгаа даган энэхүү газар ирсэн. 6 настайд эцэг эхэн салж Селена ээжтэйгээ хамт өнөөж аав нь Нью-Жерсидээ үлдсэн ба өөр хүнтэй гэрэлсэн байж. Тэр цагаас хойш аавыгаа нэг ч удаа хараагүй ба ээж нь саяхан хүнд өвчнөр өвдөж нас барснаас болоод аавынхаа асрамжинд ирж байгаа нь. Аав нь дахин гэрэлсэн байсан болохоор амьдралтаа анх удаа харж буй шинэ гэр бүлтэй болсон. Өөрийнх нь гэрт хэн нэгэн шинээр орж ирж байгаа биш, өөрөө огт танихгүй айлт гэр бүлийнх нь шинэ гишүүн болон орсон. 10 настай хүүхдэд даван тулахад хэцүүхэн нөхцөл байдал байсан болохоор дасаж чадах болов, шинэ гэр бүлтэйгээ эвтэй байх болов гэж эргэн тойрных нь санаа зовж байлаа. Сансныг бодоход охин шинэ гэр бүлтэйгээ амархан тасаж дотносож эхэлсэн. Хойд ээждээ сайн тусалж дүү нараа сайн асардаг байв. Угийн ааш зан сайтай хүүхэд байсан байж болох хэдий ч өөрийнх нь амьдрал ингэж байж л амар тайван байх болно гэдгийг мэдэж байсан болохоор чадлаараа л хичээсэн нь тэр байх. 1996 оны 12 сарын 15-ны өдөр аавынхаа гэрт очиод 2 жил болж байлаа. Селенагийн аав нь сүмийн пастор байсан ба бүтэн сайн өдөр сүм дээр ажил ихтэй байдаг болохоор шөнө болсон хойно л гэртээ ирдэг байж. Тэр өдөр ч аав нь урдын адил оройтож ирсэн ч өргөгчөнд байсан зармагнаас хүүхдүүдтэй нэг нэгийг өгөөд идэж туссан хүүхдүүд тунтахаар өрөө рүүгээ явцгаалсан. Энэ үед шөнийн 11 болж байсан боловч Селена өрөө рүүгээ явуулахгүй үлдэж аавдаа хэлэх үг байна гэсэн. Юу юм бол гэд сонстол өдийг хүртэл өсгөж хүмүүжүүлсэнд чинь талархаж байна. Одоо ч болов энэ үгийг хэлэх боломж олдож байгаад баяртай байна гэж хэлдэг. Аав нь энэ үгэнд баярлаж байсан ч охин нь ердийнхөөс нэг л өөр байгааг анзаарсан. Зөвхөн эцэг их хүмүүсийн л анзаарч болохоор царайны хувирал байсан боловч тийм сүртэй зүйл биш байлгүй дээ гэж сансан аав нь ядарсандаа ойлголоо одоо унтцгаая сайхан амраарай гэд өрөөндөө орцгоосон. Маргааш өглөөнд болж өглөөний 8 цагт ээж нь хүүхдүүдээс ирээдэг. Хүүхдүүд нэг нэгээрээ өрөөнөөсөө гарч ирсэн боловч Селена ганцаараа гарч ирдэггүй. Ээж нь дүү нарынх нь нэгийг явуулж эцэгээ сэрээгээд иргэдэг. Селенатай хамгийн ойр дотн байдаг 4 настай дүү охин болохоор энэ өрөөрөнд гүйж очдог. Өрөөнд ортол игч нь хажуу тийшээ хараад хүнчлөө толгой дээрээ нөмөрчгсөн унтаж байдаг. Охин игчигээ босоорой гэд дуудсан боловч сэрдэггүй. Хажуу тийшээ хараад хэвтгээр орон дээр зай гардаг да. Тэр зайд нь хэвтээд игчигээ тэрсэн Лори охин игч нь яагаад босч ирэхгүй байгааг тэгэхэд л ойлгосон. Игч нь сэрэхгүй байсан юм биш, анханасаа тэнд байгаагүй болж таарсан. Хүнжилт ороод ир тавиад хүн байгаа юм шиг байрлуулад орхисон байдаг. Лори ээж аав дээрээ гүйжчихэд игч өрөөндөө байхгүй байна гэж хэлээд гэртээ болон гэрийнхээ эргэн тойронд хайцгаасан боловч хэн олцсонгүй. Энэ үед аав нь өмнөх орой хачин байдалтай байсныг нь гинт сандаг. Аав нь цагтаа тэр очиж сургууй алга болсныг нь мэдүүлсэн. Өнгөрсөн шөнө манай охин алга болсон. Нэр нь Селена Мэйс, 12 настай, бас жирэмсэн гэж хэлсэн. Селена Мэйс 1984 оны 5 сарын 28-ны өдөр Флорида мужид төрсөн. Нас барсан ээж нь цагаан арьстай стрип бүжигчин байсан. Стрип баарнд бүжиглэж байгаад аавтай танилцсан гэрлэж охиноо төрүүлжээ. Энэ үед аав нь хар тамхинд донтогч байсан ба ээжийнх нь тайчж олж ирсэн бүх мөнгийг л хар тамхинд үрдэг байж. Энэ асуудлаас нь болж өдөр бүр муудалцдаг байсан ч охин Селенагийнхаа төлөө хамтдаа амьдрахаар хичээцгээсэн. Селенаг 2 настайд нь Флоридагаас аавынх нь төрсөн нутаг болох Нью-Жерси рүү нүүцгээсэн. Нүүх болсон гол шалтгаан нь охин нь байсан. Хар цагааны ирлиц байсан болохоор арьс өнгөний үзэл ихтэй Флорида мужид удаан амьдрах боломжгүй байлаа. Тэр үед Флоридагийн Майамид харуудын бослог гарч байсан юм байна. Шалтгаан нь цагаан арьстай 3 цагтаа хар арьстай нэг залууг баривчилж байгаад зодож амийг нь хороосон. Тэгээд хэрэгт холбоотой нотлох баримтаа нуух гэж байгаад баригдсан. Шүүх хурлаар орсон боловч иргэдийн төлөөлөгчд нь бүгд цагаан арьснууд байж цагдаа нарыг гин буруугад тооцдог. Хар арьснууд зүгээр байна гэж юу байх вэ? Үүнээс болж бослог эмх замраагүй байдал үүсч эхэлсэн. Ийм нөхцөл байдалтай газар ирлээ зохино өсгөн гэдэг амаргүй байж таараа. Ингээд тэд Нью-Жерсид ирцгээсэн. 4 жил амьдарсны дараа эцэг эхэн салж Селена ээжтэйгээ буцаад Флорида руу явсан. Аав нь үлдэж өөр эмэгтэйтэй гэрлэж донтолтоосоо ч салж сүмийн пастор болжээ. Ээж нь өвчнөө нас барсны дараа аав нь очиж охиноо авсан. Энэ үед охины наах зөвөө эмээ аавд нь маш дурггүй байсан. Хэдийгээр хар тамхи хэрэглэхээ болсон ч өмнө нь удаан хугацаанд хэрэгэлсэн. Дахин хэрэглэхгүй байх баталгаа байхгүй. Чи хүүхэд өсгөж чадах уу гэх мэтлэнгээр эсэргүүцэж байжээ. Харин аав нь болох Куртис Мэйс хэрэгэлдэг байсан нь үнэн ч сүүлийн хэдэн жил огт хэрэглээгүй, нэг ч удаа бодож байгаагүй. Одоо тэгээд ч би пастор болсон учраас өмнө нь хийж өгч чадаагүй бүхнээ охиндоо цаашдаа хийж өгөх хүсэлтэй байна гэж хэлдэг. Хүүхдэд ч гэсэн бүрэн бүтэнгээр бүлцэх нь илүү дээр бидтэй гэснээр шүүхээр маргаанаар шийдвэрлүүлсэн. Шүүх мэдээж төрсөн эцэг эхийнхэн талд орох нь ойлгомжтой.
Тиймээс эцэг Куртист нь асран халамжлах эрхийг өгсөн. Ийм шалтгаантай байсан болохоор л эргэн тойрных нь тэгтлээ их Селенад санаа зовж байсан хэрэг. Аав Куртис нь энэ хотод сүүлийн 30 жилийн турш оршин тогтносон энэхүү сүмийн пастор байсан. Хар тамхинаас бурхны тусламжтай салсан гэж ярьдаг хүн байсан ба гол асуудал нь энэ сүмийн номлол бусдаас нэг л өөр байсан. Харахад энгийн нэгэн сүм мэт боловч сүмд нь яваад ирэхээр энгийн биш гэдгийг нь мэдэж болохоор байлаа. Сүмд явдаг хүн 30 орчим хүн байдаг ч пастор нь Куртисээс гадна дахиад нэг хүн байдаг. Тэр нь Куртисийн эгч Серита Смит гэдэг эмэгтэй байсан. Сүм нь яг үнэндээ жижигхэн гэхээс илүүтэй шашны буруу урсгал буюу калт гэмээр газар байлаа. Иймэрхүү газруудын итгэгчид ихэвчлэн гэр бүл шиг амьдарч өөр хоорондоо л амьдралынхаа асуудлыг хуваалцдаг учраас тусгаарлагдсан байдлыг үүсгэсэн байх нь элбэг байдаг. Тиймээс энэ сүмийн итгэгчдийн бараг тал нь энэхүү итгэлийн гэрт хамтдаа амьдардаг байжээ. Энэ байшин нь пастор Куртис Мейсийн гэр байсан ба яг үнэндээ эгчийнхэн нэрээр байдаг байшин байсан. Энэ байшинд түүний эгч нь нөхөр хүүхдүүдтэйгээ Куртис эхнэр хүүхдүүдтэйгээ сүмд явдаг хэд хэдэн хүмүүс хамтдаа амьдарцгаадаг. Нэг их байгаад байдаггүй дүр зураг боловч бүр байж боломгүй зүйл бас биш л дээ. Гэхдээ ер нь байдаггүй дүр зураг бүр ихэвчлэн буруу байх нь элбэг байдаг. Энэ гэрт амьдардаг хүмүүс арай хэтэрхий хуучин сүг хүмүүс байсан. Энэ гэрт байгаа хүүхдүүд нэгэн ч сургуульд явдаггүй. Хүүхдүүдээ огт гадагш гаргадаггүй, гэртээ л байлгадаг. Тэд нар 7 хоногт ганц л удаа гадагшаа гардаг ба тэр нь сүм рүү явах зам. Сүмд явдгаас бусад ямар ч хүнтэй харьцах боломжгүй ба тоглоомын төв, цэцэрлэг түрээлэн дэлгүүрээр явах зэрэг энгийн хүүхдүүдийн хийдэг зүйлс огт хоройтой зүйлс байлаа. Тиймээс л эргэн тойрны хүмүүс энэхүү сүмийн этгээд гаж байдлыг гайхан калт байх гэж ярьцгаадаг байж. Ийм цурхтал гадуур явдаг учраас шинээр элсэх хүн байхгүй, сүмэнч том биш жижигхэн байгаагийн шалтгаан нь энэ лээ. Дүүнер болох хойд ээжийнх нь хүүхдүүд ямар байсныг мэдэхгүй ч Селена бол ийм нөхцөлд төрж өссөн хүүхэд биш шүү дээ. Гэхдээ хүүхэд болохоор эргэн тойронд байх үе тэнгийнхаа хүүхдүүдтэй тоглоод дүүнертайгаа хамтдаа байж өдрийг өнгөрөөдөг учраас нэг их том асуудал гэж боддоггүй байсан юм шиг байгаа. Ингээд нэг жилийн турш амьдарсан. 1996 оны 3 сард нэг асуудал гардаг. 12 насны төрсөн өдөр нь болохоос 2 сарын өмнөх явдал. Селена байнга бие өвдөж байна гэх болсон. Толгой нь өвдөж, хоол шингэхгүй, хоолны үнээр автуудыг л бөөлчгöd байгаа мэт байх боллоо. Энийх нь юм ирэхэ болсныг анзаарсан хойд ээж нь жирэмсний тест авч үздэг. Тэгээд жирэмсэн гэдгийг нь тодорхой болгосон. 11 настай охин жирэмсэн болсон болохоор бөө юм болох нь ойлгомжтой. Хүүхдийн эцэг хэн бэ гэдэг асуудал гарч ирсэн. Уг нь энэ гэрийн хүүхдүүд огт гэрээс гардаггүй. Гадны хүнтэй үгч сольж үзээгүй хүүхдүүд. Тэгэхээр энэ гэрт амьдардаг ирчүүдийн нэгэн гэдэг нь ойлгомжтой. Гэтэл Селена хэн болохыг нь хэлдэггүй. Аав нь болох Куртис гүн стресст ордог. Номлолдоо үргэлжил манай сүмийн итгэгчид хизээч үр хөндөлтийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж ярьдаг байсан учраас үр хөндүүлэх боломжгүй байлаа. За яг хөө төрүүлээ гэлээ гэхэд охин нь хитрхи жоохон хүүхэд байсан учраас энэ нь ч бас том асуудал болоод байдаг. Гэтэл Селена болохоор өөрөө хүүхдэд төрүүлэхийг хүсэж байна гэдэг. Хойд ээж нь ч гэсэн үүнийг нь хүсэж байгаа бололтой. Жирэмсний витамин авч өгч хайрлаж халамжлах нь ихссэн. Эхнэр охин хоёр нь ингэж байгаа болохоор ямартай ч аав нь шийдвэрийг нь дагахаар болсон. Үнэн дээр хүүхдийг төрснийхэн дараа ДНХ шинжилгээ хийлгэн хүүхдийн эцгийг олохын тулд зөвшөөрсөн байдаг. Төрөх өдөр нь 1996 оны 12 сарын 29-ны өдөр байсан. Гэтэл 12 сарын 15-ны өдөр буюу төрөх өдрөөс 2-7 хоногийн өмнө охин алга болсон. Охин алга болсон өдрийг хичнээн бодоод сонин содон зүйл байдаггүй. Бүтэн сайн учир бүгд л хамтдаа сүмдээ явж ирээд гэр-гэртээ байцгаасан. Мэдээж ихэндээ гэрээсээ цогцсон байх гэж бодсон. Гэхдээ охины цүнх, төрөвч, эд хэрэгсэл, бичиг баримт, хувцас бүгд гэртээ тэр чигээрээ байж байдаг. Жирэмсэн болсноосоо хойш өдөр бүр уудаг байсан витамин нь хүртэл тэр чигээрээ байж байсан. Өөрийнхөө хүслээр гараад явсан гэж бодоход эцэг нөхцөл байдал байлаа. Тэгвэл хулгайлагдсан гэсэн үг үү? Тэгэхээр бас л байж боломгүй санагдана. Учир нь энэ гэрт 15 хүн амьдардаг. Хүн барьцаалахаар орж ирнэ гэдэг өдөрхийн өндөр эрсдэл байсан. Тэглээч өчнөө олон хүүхэд байсаар байтал яагаад заавал төрөх төгсөн Селенаг сонгож аавна гэж хичнээн хайгаад охин ямар ч уул мөргүй алга болсон. Харин гэр бүл нь яг үнэндээ үүнийг цагдаад мэдэх хүсэлгүй байлаа. Гэр бүл доторх нууц нь ил болно гэдэгт санаа зовж байсан учраас бүтэн өдөржингөө өөрсдөө хайхаар болдог. Гэвч хичнээн хайгаад олж чадаагүй учраас цагдаад мэдгэдгээс өөр аргагүй болсон. Яг үнэндээ сургаггүй осныг нь мэдээлэхдээ жирэмсэн гэдгийг нь эхлээд хэлээгүй юм билээ.
12 настай охин минь алга болчлоо л гэж хэлсэн. Гэтэл цагдаа хүүхэд алга болсон ноцтой хэрэг гарчаад байхад яагаад бүтэн өдөр өнгөрсний дараа хэлж байгаа юм бэ гэж байцааж эхэлсэн. Энэ үед эцэг хэн зүгээр л гэрээсээ цугцсан гэж бодсон юм аа, удахгүй эргээд ирнэ гэж бодсон болохоор хэлээгүй хүлээсэн гэж хэлсэн. Гэтэл мөрдөгчөд 11 настай хүүхэд зүгээр гэрээсээ цугцсан байлаач наснаас нь болоод заавал яаралтай мэдэгдэх шаардлагатай байдаг гэж хэлэнгээ тэд нэг зүйл нууж байгааг анзаарсан. Ямар ч үсэн эхлээд танаа гэр болон сүмийг нэгжих болно гэж хэлдэг. Гэтэл сүмийн нөгөө нэг пастор болох Сирита Смит гэх эмэгтэй маш ихээр эсэргүүцсэн. Бүхэл бүтэн хүүхэд алга болчиход байхад яахаараа эсэргүүцсэн мөрдлөгт саад учруулад байгаа илээ гэхэд хоёр охин бол угаасаа л эрлийц хүүхэд байсан. Тим хүүхдийн төлөө бид залбирахыг ч хүсэхгүй, тэрнээс болж бидний хувийн орон зайд халтахыг ч зөвшөөрөхгүй гэж хэлдэг. Сүм бол ариун газар тул дуртай хүн бүрийг оруулж гаргаад байж болдоггүй юм гэдэг. Ингэх тусам нь мөрдөгчдийн сэжиг улам томорсон. Тиймээс ямар ч байсан шалгах болно гэхэд аав нь энэ үед л нэг юм ам нээж үнэн дээр манай охин 9 сард жирэмсэн. Шүтлэгтэй гэр бүлд ийм зүйл болж байгааг олон нийтэд мэддэхгүй гэсэндээ хожимдож мэдээлсэн юм а гэдгээ хүлээдэг. Уг нь бол хүүхдийн хулгайн хэрэг нууц байх ёстой байдаг юм байна. Хэрэгтэн өөрийг нь мөрдөж байгааг мэдээд хүүхдийг хорох магадлалыг өсгөхгүй тулд харин энэ тохиолдол онцгой тохиолдол байсан тул шууд л маргааш нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энээс болоод тоо томшгүй олон яриа гарч эхэлдэг. Зүм юм уу, калт юм уу, барьцаалсан юм уу, алагдсан юм уу, хэн жирэмслүүлсэн байна, аав нь юм биш үү гэх мэтэр. Ямар ч байсан нэн яралтай шийдвэрлэх хоёр асуулт энэ дунд байсан. Нэг нь Селина яг одоо хаана байгаа вэ? 38-7 хоногтой жирэмсэн. Яг одоо төрсөн ч хинч гайхааргүй нөхцөл байдалд байгаа. Дээрээс нь маш жижигхэн биетэй хүүхэд байсан ба өөрөөрөө төрвөл амиа алдчих болцсохгүй аюултай байдалд байсан. Тиймээс амьд байгаа бол эмнэлгийн тусламж хүссэн байх ёстой байтал ойр хавийн хідэн мужийн хэмжээнд бага насны хүүхэд төрсөн эсвэл эмэгтэйчүүдийн эмнэлэгт ирсэн гэх мэдээлэл огт олдоогүй. Төрөх төгссөн учраас гэрээсээ цугцсан байх боломжгүй. Аавтайгаа амьдарч эхэлсэн өдрөөс эхлээд гадуур нэг ч удаа гарч байгаагүй учраас сүм рүү явах замаас өөр ямар ч зам мэдэхгүй. Мөнгө ч авч яваагүй байсан болохоор ганцаараа явах боломжгүй гэдэг нь тодорхой байлаа. Тиймээс мөрдөгчөд хүүхдийн аав нь Селинаг авч цугцсан гэж үтсэн. Эндээс хоёр дахь асуулт нь гарч байгаа юм. Селинаг жирэмслүүлсэн хүн тэгвэл хэн бэ гэдэг. 3 сэжигтэн байсан. Эхнийх нь сүмийнхний ярианаас гарч ирсэн хүн. 16 настай энэ хавьд амьдардаг хүү. Ингэж хэлж байгаа хэдий ч нэрийг нь ч, царай зүсийг нь ч, гадаад төрхийг нь ч мэдэх хүн байгаагүй. Сүмийнхэн нэр хүндээ бодсондоо цохиж гаргаж ирсэн л хүн юм шиг байгаа юм. Селина сүмийнхэнтэйгээ амьдарч гадуур гардаггүй, гадны хүнтэй харьцдаггүй хүүхэд байсан. Тэгэхээр энэ бол худлаа гэдэг нь бараг л 100%. Хоёр дахь сэжигтэн нь сэжиглэгдэх нь бараг тодорхой. Та нар ч бараг сэжиглсэн байх. Селинагийн төрсөн эцэг Куртис Мейс. Төсөөлөхийг хүсэхгүй байгаа ч энэ тохиолдолд аав нь охиндоо бэлгийн хүчээр илүүлдэж жирэмслүүлээд хүүхэд төрөөд бүгд ил болох дөхөөд ирэх үед алга болгосон байх гэж бодхоос өөр аргагүй байгаа юм. Харин аав нь Селинагийн асар гэрхийг авахын тулд шүүгтэж байхдаа энэ арга өөрт нь нэмэр болж магадгүй гэж бодоод үрийн сувгаа болгох мэдсэлд орсон гэдэг. Үнэн худлалыг нь баталсан эсхийг мэдэхгүй ч ямартай ч ингэж өнгөрсөн. 3 дахь сэжигтэн нь энэ залуу. Шон Смит нэртэй Селинагийн аав гэгчийнх нь хүү. Уйлэн гэсэн үг. Энэ үед 21 настай байсан ба хамтдаа амьдардаг 15 хүнийх нь нэг. Цагдаа нар хэрэгтэн сүмийн гишүүдээс илүүтэй гэр бүлийнхэн байх магадaltaй гэж бодож байсан. Тийм бол цорын ганц сэжигтэн нь энэ байж таараа. Тэгэхээр аав гэгч нь буюу сүмийн 2 дахь пастор энэ залуугийн ээж гэр болон сүмээ нэгжүүлэхгүй гэж тэгтлээ эсэргүүцэж байсан нь ойлгомжтой болж байгаа юм. Хэрвээ энэ залуу хэрэгтэн бол гэмт хэрэг үлдэх шалтгаан нь ч тодорхой. Хүүхэд төрөхөөр хүүхдийн эцгийг олох болно гэж аав нь хэлж байсан болохоор өөрийнх нь хэрэг илэрнэ гэсэн үг. Хэрвээ тэгвэл шоронд ороод ч гიშгэх газар олдохгүй насан туршаагүй хүүхдийн хүчирхийлэгч болно гэсэн үг. Тэгэхдээ бүр цусан төрлийн хүүхдийг хүчирхийлсэн. Ийм зүйл болгохгүй тулд Селинаг хаа нэг тийшээ барьцаалан авчиж хорих эсвэл амийг нь хорохоос өөр арга байхгүй. Ээж Сиританч хүүгийнх нь хэрэг гэж гадарлаад мөрлөхийг тэгтлээ эсэргүүцсэн байх. Эсвэл хам хэрэгтэн байсан ч байж болно. Энэ залуу мэдээж үгүй л гэсэн. Баталгаатай нотлох баримт байхгүй тул цагдаач гэсэн сэжиглэхээс өөр юу ч хийж чадаагүй. Хэрэгтэн олохгүй ч хохирогчийг олчвол асуудал шийдэгдэх гээд байсан боловч хэдэн жилийн турш орон даяар хайгаад Селинагийн уул мөрийг огт олж чадаагүй. Харин одоо бол энэ хэрэгээс 20 жил өнгөрч энэ хэрэгт холбоотой гэх хүмүүсийн ихэнх нь нас барсан.
Аав нь болох Куртис 2017 онд, аав гэгч нь 2018 онд, хамгийн байж болох ус сэжигтэн болох Шон Смит 2022 онд тус нас барсан. Ингээд энэ хэргийн тухай асуух хүнгүй болсон. Гэхдээ хүүхдийн сургаггүй алга болсон хэрэг гэхээсээ илүүтэй хүн амны хэрэг байх боломжтой учраас одоо хүртэл нээлттэй хэрэг хэвээр байгаа. 12 настайдаа алга болсон ба одоо амьд бол 42-той, хүүхэд нь төрсөн бол 30 настай байх юм байна. Энэ зураг бол 12 настай төрхөөс нь AI-аар одоо байх боломжтой төрхийг нь таамаглан гаргасан зураг. Тэр таарч байгааг нь мэдэхгүй ч одоо энэнгээр л хайх боломжтой гэсэн үг. Боломжит ганц сэжигтэн Шон Смит 1998 оны 1 сарын 31-нд буюу Селена сургаггүй болсноос 2 жилийн дараа сүмд нь явдаг 15-16 настай хоёр охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр баривчлагдсан. Тэр хоёр хүүхдийн нэг нь Селенаг алга болох үед ч түүний хүчирхийлэлд өртдөг байснаа хэлсэн ба Селена ч гэсэн хүчирхийлүүлдэг байсан байх. Хүүхдийн эцэг нь тэр мөн байх гэж мэдүүлсэн. Үнэн дээр энэ сүм дотор байгаа хүмүүс хэргийн тухай тодорхой хэмжээнд мэдэж байгаа. Гэхдээ хэтэрхий калт сүм учраас хэлж чадахгүй байгаа байх гэж таамагладаг. Үүнийг олж мэдээ гэвэл энэхүү сүмийг л гүнзгий судлах хэрэгтэй байгаа юм. Даанч ингэх боломжгүй. Сүм нь хувийн эзэмшил учраас газрын эзэн болон сүмийн эзний зөвшөөрлгүйгээр шалгах боломжгүй байдаг юм байна. Хуулийн нэрийг барьж нэгжих зөвшөөрлөөр орж болох боловч тэрхүү зөвшөөрлийг авахд баттай нотлох баримт хэрэгтэй болно. Гол нь тэр баримт нь олдохгүй байгаа юм. Ингээд энэхүү хэрэг өнөөдрийг хүртэл илрээгүй хэрэг болон дарагдаж үлдсэн хэрэгт холбоотой хүмүүсийн ихэнх нь нас орсон болохоор цаашдаа ч илрэхгүй байх гэж бодож байна. Өнөөдрийн хэргийг энэ түрээд дуусгая. Дараа шимжилтээр эргээд ирье. Тэр болтол баяртай.